Бүүдгэр нарны туяан доор далайн эргийн буйдхан наран шарлагын газар элдвийг бодон нутгаа санан битгэр хэн залууг Сэндмийн Сэргэлэнбаатар гэдэг. Тэрээр эр хүний эд хаваа гайхуулж явах 40 насыг зооглож ва идэр чирэг сайхан залуу. Хэдийгээр амьдралын шаардлагаарч гэхүү адармаатай хайр дурлаасаа зүхтаасан ч гэхүү харин нутагт олон жил хар бор ажил хийж овоол мөнгө цуглуулжээ. Монголчуудын жишгээр бараг 20 жилийн өмнө 1998 оны үед Солонгос улс руу гэрээт ажилчид гаргах эд бужигнааны үеэр тухайн үед төрийн албанд дээгүүр алба хашиж байсан эцгийнхээ танил тал арын хаалгаар маш түргэн хугацаанд явах нь бүтэмжтэй болж ийхүү Солонгос дэрж эхний 3 жил гэрээт ажилчнаар ажиллаж угаад яванда бултан харвуулж энэ тэндгүй олон ажил сольж хутгаж явсаар өдий хүрчээ. Сэргэлэнбаатар энд ирэхээс өмнө эд залуухан 20 болдгүй 20 насн дээрээ эд хавийг гайхуулж гадуур дотуур дими сэлгүүцэн цэцэг шиг октыг ёстол нэг тэрэг шиг дайрч хайр дурлаар хамаа намаагүй наадан хотын хөөрхөн октыг өмсдөг ганган сарвчтай малгайшгэ өдрийн хэд сольдог байлаа. Энэ олон октын дундаас хүмүүнлэгийг сургуулийн 2 дугаар дамжааны оюутан инх гэрэл хэмээх хөөрхөн гэхэд дэндүү хөөрхөн жинхэнэ мис баймаар өндөр гойлог бие урт сормуус давхраатай янзган алагнууд хараацаан дэлжигүр мэт нарийн тахиралцсан хөмсөг цэг шулуун цэвэрхэн өөгүй хамар төгс дундаж зузаандуу ягаан уруул танан цагаан 32 шүд яралзуулан инех төг сайхныг бүрдүүлсэн төрх алхаа гიშгэ гуйхаас өгзөг гэд бүх юм нь урлагийн бүтээл гэмээр ангийнхан охинд Сэргэлэнбаатар ухаан мэдэрлээ алдтлаа дурлан түүний хараас байн гүдэг авч нөгөөх нь түнд ерөд царай өгдөггүй байлаа. Сургуулийн оюутан залуусаас гадна эрэгтэй хүн бүр түнд нүдээ унган шүлсээ гожуулдаг байлаа. Сэргэлэнбаатар яаж иж угаад инх гэрлийг өөрийн болгох бүхий л арга чарга юу вэ? Түүнийгэ барж үгээ эхэлж үстэй толгоогоо үгтээж элдвэр үзэж тарж үсэрч наалдах бүхий л санаа оноогоо барахын даваан дээр ашгүй нэгэн том болж гарч ирсэн нь инх гэрэл яалтчгүй генет зовлон дунсан тэр нэгэн өвлийн цас бударсан зэврүүн хүүтэн өдөр түүнд азч гэхүү эзч гэхүү тийм нэг зүйл таарчээ. Сэргэлэнбаатар машинтайгаа явж угаад гудамн такси барих гээ зогсож байсан инх гэрлийг харан зогслоо. За сайн уу инх гэрлээ? Сайн уу? Сайн. Хаа хүрэх нөө? Харин яаралтай 3 дугаар эмнэлэг рүү очих хэрэг гараад. Тийм үү. Хар хүүдэн такси зогсдгүй юу? Их даарсан бололтой. Харин тийм ээ. Ядаж ухад цас ороод ажил эд тарж байгаа цаг болоод ч тэрүү энэ их төвчрэл дунд такси зогсдоггүй. Бараг худалч хүнд цаг зам дээр зогслоо. Азар сайн хүн санаагаараа хичээр чи зогсож авлаа. Маш их яарч байна эмнэлэг рүү. Баларсан юм. Би машиныхаа халаагаараа жаахан нэмчихье. Хурдан дулаацах баха. Эмнэлэг рүү яарад юу тохиолдов вэ? Хэцүү юм боллоо. Ээж маань түргнээр очиж яаралтай зүрхний хагалгаанд орж байгаа гинэ. Аав ах хоёр маань гэрт түргэн дуудаад түргэний машинаар дагаад очихсон намайг хурдан эргээд ямар сандаа сургууль дээр оюутны зөвлөлийн хуралтай байж угаад дуусгалгүй гараад ирсэн юм. Баларсан юм бэ? Гайгүй байгаа. За найз найл болох төвчрлгүй замаар хурдан үргээд өгье. За баярлалаа. Ингээд инх гэрэл жаахан хоолоон загирангуй ирээнтэн хэлв. Сэргэлэнбаатар машин сайн барьдаг болохоор зай завсрыг сүлжин аль болох төвжирлгүй байж болох зам сонгонд авахсаар 3 дугаар эмнэлэг дээр төд удалгүй ирлээ. Инх гэрлээ. Найз нь хүлээж бай. Санаа зовлтгүй шүү. Над руу уцнаасаа догчих. Миний дугаар найз нь шаардлагатай бол ярий. За ингээд машинаас буун яарангүйх инх гэрэл уцаа гаргаж ирээд Сэргэлэнбаатар руу доглоо. Сэргэлэнбаатар дугаарын шууд л My Love гэд утсан дээрээ хадгалж авлаа. Цас бударсаар л хэд ихэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Хав харанхуй нөмөрч том ширхэгтэй цас зөөлөн будрах нь үзэсгэлэнтэй сайхан санагдана.
Сэргэлэнбаатар машиныхан хөгжмийг асааж өөрийнхөө дуртай рок попын болон хипхоп дуунуудыг сонссон зарим мэддэг дуунуудаа дагаж дуулан инх гэрлийг хүлээн машинда цаг нөхцөөж байлаа. Гэнэт утсан дуурч авбал ээж нь харилцуурын цаанаас "Гүй миний хүү хаагуур яваад байна. Гадаа цас ороод зам хальтрагаатай болж байгаа шүү. Болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой доо." Хүүн сургууль дээрээ байж байгаад ангийнхаа нэг охин тус болоод эмнэлэг дээр хүргэж өгөөд байж байна. Ээж нь зүрхний хагалгаанд орж байгаа гинэ. Санамсаргүй твдэж явахт нь тус болоод л явж байна. Өө тийм үү. Хөөрхий дөө. За хүнд тус болоод буян болж байгаа бол яамаа да миний хөө. Хальтрахаа гулгаанаас болгоомжлороо заа юу. За мэдэж байгаа. Жаахан хүүхдтэй харьцаж байгаа юм шиг л үргэлж битгий ингэж байл да гэдэл. Хүн болгоомжтой явнаа. За миний хүү яриараа. Ээж нь дуртай хоолыг нь хийгээ тавьсан ирээд идэн үз. Уг нь халуун дээр нь ирээд идчихсэн бол зүгээр байсан юм. За яах вэ ээж, хүүний мэдчихсэн яри. Ингээд утсаа тасаллаа. Сэргэлэнбаатар инх гэрэл рүү залглаа. Сэкү анаа найзаа, ээжийнх нь хагалгаа юу болж байна? Чи юу? Миний найз явж байхгүй юу да? Мүдгүүл юм шиг байна. Өө тийм үү. Хэр удаа шинжтэй байна? Сайн хэлж мэдэхгүй байна. Тийм үү. Тэгвэл найз нь гэрлүүгөө очиж цай хоол аваад эргээд ирээ за. Ингээвэл яах гэсэн бэ? Баахан төвөг удахын нэмэр хэрэггүй. За яах вэ? Тийм их удах юм бол аав ах чинь ч гэсэн ядарчих нь найз нь түргхэн гэрээсээ хоол цайваад ирээ. Ингээд утсаа таслаад машинаасаа гэрөөдөө давхилаа. Сэргэлэнбаатар дотроо энэ л миний боломж. Энэ боломжийг алдаж болохгүй юм шүү. Ингээд хурдхан гэртээ очиод халуун савнд хоол цай хийгээд эргэж ирэхээр яарвчлаа. Янжин зурагтаар оройн 20 цагийн үндэсний телевизийн мэдээ үзэж суутал хаалга учиргүй түгшүүртэй ойр ойрхон тог хэмээн тогшоход ялэмгүй цочсгийн хаалга нээвэл хүүн humгүй яарсан амтан. Ээжээ түрглээрээ надад тавьсан хоол халуун байна уу? Халуун байгаа. Хөрчгөнгээд хоолны халуун самд хийчихсэн шүү дээ. За ашгүй. Тэгвэл та гяс сүтэцэ чанаад яган халуун самд дүүргээд өгөөч тэхүү. За тгийе хүмүн. Сэргэлэнбаатар өрөөнд орж хувцас солон гарч ирээд "Ээжээ, аав хайцсан бэ? Одоо ботол ирээгүй байгаа мó?" Аав нь уцаар ярьсан. Томилолтоор говь сөмбөр явсан. 7 хоног болоод ирнэ гинэ. Туяана хайчсан. Дүүн нөөнөөгийн очиж хонохоор явсан. Нөөнөө нь ганцаараа явгаа гинэ. Батка ах чинь авгаа хүүхдээ аваад хадмынх руугаа архангаа явсан юм шиг байна. Бодвол ичэндээ л яваа байлгүй. За. Болж байна ээжээ. Болж байна миний хөө. Гүй ингэд чи ингэтлээ сүрхий хинт туслаад гүгээд байна да. Миний юм хөө найз охинтой болоод удахгүй бэр дагуулж ирэх гээд байна уу да ингээд янжин инээмсэглэн хүүрүүгээ харж хошууд сорван хэлэхэд ээж хүн ичээгээд үгүй наад цай чин болсон юм уу? Одоохон буцаллаа ингээд янжин инээхэд халуун ширэм дээрх цай юуг дэврэн асгарлаа. Хүй гончих сум минь халцгаа. Сэргэлэнбаатар хэгмаг инээгээд "Хэлээгүй юу танд? Хэрэггүй дэмий балаа юм надаас асууж уухаар наад цайгаа харахгүй дэврээчих юм. За яах вэ? Цай дэврэнэ гэдэг чинь сайнны ёр байхгүй юу? Миний хүүгийн бодсон сансан зүйл биелнэ гэсэн үг." Ингээд цайгаа уудлан халуун савнд дүүргээд савхин торонд хоолны халуун савтай хідэн хуушуур халуун савтай цайг багтаан эвлүүлж хийж өгөөд аягны маарал 2-3 шинжтэй аяга бас хажуугаар нь дайлаа. "Ээжээ баярлаа. Хүүн ярина." Ингээд тортой хоол цагаа барин гадагш харлаа. Цас орсоор л гудамж талбай цав цагаанаар хужигдсан байлаа. Цагаа хартал оройн 21 цаг 15 минут. Сэргэлэнбаатар машина тохиоллоор түгжээгээ тайлж урд талын суудал дээр тортой хоол цагаа эвтэйхэн тавьж суудлын бүсэд арууллаа. Тэгээд машинаасаа зугуухан хөдөлсөөр нэг их давхилгүй 3 дугаар эмнэлэг дээр ирлээ. Инх гэрлийн дугаар руу залглаа. "Байна уу? Сэкү байна. Байна. Найз жаахан халуун гэрийн хуушур сүтээ цааваад ирлээ. Хөөх, баярлаа. Санаа зовмоор юм аа. Зүгээр дээ, сүртэй гэдэг нь хаагур ордог юм бол за төв хаалгаар ороод жижүүрт нь хилээд 3 давхарт гараад ирэхээр бид 3 байж байна. За найз нь одоо шууд яваад орё. Сэргэлэн зогсоол дээр машина өөр машины гарах гарцыг хаалгүйхэн байршуулчаад тортой хоол цагаа аван машина түгжээд эмнэлэг рүү гүүхээрээ явж орлоо.
Гурван давхарт амьсгаадан гарч ирээд амьсгаагаа даран жаахан зогсож угаад хаалга татан орвол коридорын хүлээлгийн сандал дээр инх гэрэл аав ах хоёрынхоо хамт сууж байлаа. Сайн байцгаана уу? Сайн уу хүү минь гэж аав нь минд мэдэж ах нь толгойд өглөө. Инх гэрлээ энэ цайх бол за баярлалаа. Инх гэрлийн аав нь гэж туранхай өндөр шараах 50 орчим насны хүн байх. Ах нь туранхай өндөр хар халимаг үстэй цайвар царайтай инх гэрэл шиг давхраа таалагнуудтай 28 юм уу 30 орчим насны залуу байв. Инх гэрэл аав ах хоёртой хандан энэ манай их сургуулийн ангийн найз Сэргэлэнбаатар гэдэг залуу гэж танилцуулбал ахын хүрлээ ингээд аав нь гар барьвал ах нь намайг Инхбат гэдэг ингээд гар байранд танилцаад хоол цай авчирч өгсөнд баярлсан талархснаа илэрхийлцгээв. Сэргэлэнбаатар намуухнаар ээжийнх нь биеийг асуувал хагалгаа нь одоо болтол дуусаагүй л байна. Бид гурав ямар сайндаа амжилттай болоосоо гэдэл залбирцсан ингээд инх гэрэл намуухан аядуу хэлэхэд хөөхөн алаг нүдэнд нь нулимс хурсан харагдлаа. Дахиад л 1 цаг, 2 цаг, 30 минут, 20 минут хормоор цаг явсаар. Хагалгаа явагдаж байна гэсэн гэрэл унтарч хэсэг азансны дараа хаалга нээгдэн эмчнэр гарч ирэхэд бүгд сандлаасаа дэрхийн зэрэг шахан босож эмч рүү дөхөж очивол нэг залуу эмч ахмиг насны эмч хоёр амны хаалтаа аван арай ахмадна. Та бүхэн сүрэнгуан ар гэрийнх нь үү? Тийм ээ. Би нөхөр нь. Энэ манай хүүхдүүд гэвэл. За. Хагалгаа амжилттай болсон. Одоохондоо тайвширчулна. Ер нь жаахан хүнд хэцүүхэн хагалгааны ард гарлаа шүү. Хоошоод амгалан тайван байлгаж анхаарал халамж сайн тавин гам сайн бариулаарай. Нарийн зөвлөгөөг маргаашнаас миний өрөөнд ирж уулзаж авна үз. Ингэж хэлэхэд баярлалаа эмчээ. Маш их баярлалаа. Тэгээ. Маргаашнаас тантай жич уулзъя эмчээ. Ингээд хүрлээгүй инээмсэглэн хэлэв. Бүгд санаа амран мишээж гэртээ харьцаа харуулхад Сэргэлэнбаатар машинаараа хүргэж өгөхөөр боллоо. Тэр гурвыг гэрт нь хүргэж өгөхөд аав ах хоёр нь маш их баярлснаа илэрхийлээд гэрлүүгээ төрүүлээд ороход инх гэрэлтэй жаахан ярилцах хугацаа гарлаа гэд Сэргэлэнбаатар төрүүлж амнэ илээ. За, ашгүйтэй тийм ээ. Харин тийм ээ. Хөөрхөдөө миний ээж намайг гидсэндээ олсон байхдаа хоол тэжээл эрдэс бодисын дутагшмалд орж зүрхэн их өвддөг байсан гэсэн. Намайг төрүүлснээс хойш эмчнэр дахин төрж болохгүй гэснээс хойш саваа боолгуулсан гэдэг. Тэгээд аав ээж хоёр маань ах бид хоёрыг боловсралтай болгох гэж өдөр шөнөгүй зүтгэсээр энэ амьдралаа өдий зэрэгтэй босгосон юм да. Ах бид хоёр аав ээжийн ачийг хариулах гэж хичээх юм. Даанч хүн хизээч эцэг эхийнхэн ачлалыг хариулж бардггүй гэж үнэн бололтой. Харин тийм шүү, санал нэг байна. Орой таггүй дээрээ ээжигээ сайн асарч тоогоолоход ээж нь чамайг ойлгох байлгүй дээ. Тэхэл байх. Хурдхан шиг сургуулаа төгсөөд амжилт гарган ажлын талбарт гарч ээжийнхээ ачийг багч олох хариулгасан. Ах маань ч ахав Оросд нисхийн сургууль амжилттай төгсөөд одоо Мятад сайн нисгэгчхийн цалин өндөртэй болохоор бид нар энэ байранд орсон юм. Ахад аав ээж их баярлсан л да. Ахыг ихнэр авч ачийн минь зулааг үнэрлүүл гэдэг болсон. Ах ч өөрөө болдогсон бол одоо ч ихнэртэй болмоор байна. Энэ их ажлын хажуугаар ихнэр хүүхэн эргүүлэх зав олдохгүй юм уу ээж аав минь ингэж тоглоомоор хэлдэг юм. Үнэн дээр нэг ихчтэй үерхэж байгаа юм шиг байна лээ. Тийм үү. Тэгвэл болох байлгүй дээ, тийм ээ. Харин чамайг юу гэж байх юм? Намайг юу гэхтэй хөрхис. Хурдан сургуулаа төгсөөд сайн ажилд орж амжилт гаргаад байр сууриа олсон хойноол нөхөрт гарч үр хөвгттэй болоороо л гэдг юм. Хөөх тийм үү. За оройтчихлоо. Найз нь орлоо. Мессеж бичнэ. Өнөөдөр маш их баярлсан шүү. Зүгээр дээ. Тэгээрээ мессеж бичээрэй. Энэ ярианаас хойш Сэргэлэнбаатар инх гэрэлд улам дурлах болов. Нэг л эвд үгээ олохгүй байгаад л байдаг байсан чинь харин өнөөдөр бурхан тэнгэр нь цаанаасаа харж үзсэн юм шиг инх гэрэлд ойртох боломж гарчээ.